Сайн байцгаана уу? Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын сэтгэл зүйч ээлхэн байна. Хүүхэд багчуу та бүхэнтэйгээ ээлхэн миний би энэ удаа сэтгэл зүйчийн дүүрээр уулзаж байгаадаа баяртай байна. Манай сэтгэл зүйн төвөөр 5 сарын 1-ээс хойш одоо хүртэл 65% үйлчлүүлэгч маань сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээнд хамрагдсан байна. Үүнээс насанд хүрэгч нь 45 хүн байгаа бол хүүхдүүд болон өсвөр насных нь 22 үйлчлүүлэгч маань үйлчлүүлсэн байна. Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газарт 108 тусламжийн утсанд ирж байгаа кейс болон ховд аймагт ажиллаж амьдарч байгаа ард иргэдэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхэд насанд хүрэгчдэд сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг дараах байдлаар үзүүлж үйлчилж байна. Үүнд болохоор ганцаарчлсан зөвлөгөө, гэр бүлийн зөвлөгөө, хосын зөвлөгөө, эвлэрүүлэн зуучлал, холбон зуучлал, хүүхдийн эрхийн мэдээлэл зөвлөгөөг өгч үйлчилж байна. Хэрвээ танд сэтгэл зүйн ямар нэгэн асуудал тулгамдж сэтгэлээр унах, нойргуудах, ганцаардан гунах, нийгмээс болон гэр бүлээсээ, найз нөхдөсөө өөрийгөө тусгаарлах, шийдвэрлэх ямар нэгэн асуудал тулгарх үед хэн нэгэн хүнтэй ярилцаж, зөвлөлдөж, бас зөвлөгөө авахыг хүсвэл манай сэтгэл зүйн төвөөр үйлчлүүлэхийг уриалж байна.